Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2022 оны нэгдсэн зөвлөгөө 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Нэгдсэн зөвлөгөөнд Улсын аймаг, нийслэл тээвэр дүүрэг, сум дундын прокурорын газрын нийт 60 орчим удирдах ажилтнууд оролцсон бол зөвлөгөөний үйл ажиллагааг бусад прокуроруудад цахимаар шууд дамжуулан хүргэсэн юм а. Зөвлөгөөнөөр прокурорын байгууллагаас 2021 онд хийсэн ажил, хүрсэн үр дүн, цаашид баримтлах бодлого чиглэл, авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ болон өнгөрсөн онд Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулагдсан шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын албаагчдын үндэсний чуулганаас гарсан санал дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. За энэ жилийн удирдах ажлын зөвлөгөөний нэг онцлог нь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорууд бичлэн оролцож байна. За энэ зөвлөгөөн дээр үндсэндээ хяналтын чиглэлээр ерөнхий прокурорын туслах прокурорууд үүрэг даалгавар чиглэлөө. За Сэлэнг аймгийн прокурорын газрын хувьд 2021 онд ялангуяа тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулах, за энэ дотор авилга болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, хүүхэд хохирсон гэмт хэргийг бууруулах тал дээр аймгийн прокурорын газар болон сайхан Мандал сум дундын прокурорын газраас тодорхой бодлого шийдвэрүүдийг авч ажилласан үр дүнтэй болсон. За тухайлбал хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 16%-аар, за түнчлэн авилгын эсрэг гэмт бол 4%-аар буурсан ийм үзүүлэлттэй байна. Мөн зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх бямб жаргал, хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга сайн зориг болон авилгатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Таштава, цагдаагийн ерхий газрын дэд дарга цагдаагийн орондоо амар санаа болон тагнуулын ерхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газар, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдлага холбогдох албан тушаалтнууд ирж мэдээлэл хийсэн бөгөөд хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийг нийгмөр хэрэгжүүлж, хүний эрх эрхчлөлөө хамгаалах, тулгамдж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. Прокурорын байгууллагатай өмнөх үндэсний комисс бол хэд хэдэн чиглэлээр хамтарч ажилладаг. За хамтарсан хяналт шалгалтыг бол хийдэг. Эрүүлжлэх байр, цагдаа хорих, баримтлах, саатуулах байруудад бол хорих ангиудад хяналт шалгалтыг бол хамтарч зохион байгуулдаг. За сургалтыг зохион байгуулдаг. За энийгээ бол цааш нь бол үргэлжлүүлнэ. За дээрэс нь хүний эрхийн үндэсний комиссийн дэргэд байгуулагдах шинэ бүтцийн прокурорын байгууллагатай хамтын ажиллагааг бол бас илүү өргөжүүлэх, ялангуяа энэ маань бол эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгаа. Тэгэхээр энийг бол илүү бэхжүүлэх ийм шаардлагыг бол бас хэллээ. Тэгэхээр энэ чиглэлээр бол цаашдаа хамтарна. За өнөөдөр бас прокурорын удирдах ажиллагааны зөвлөгөөн дээр бас хууль зүйн дотоод хэргийн яамнаас засгийн газраас бас барьж байгаа эрх зүйн шинтгэлийн талаарх мэдээлэлүүд өгж ажиллаа. Энэ дөрвөнд бид нарын бас эрүүгийн хууль тогтоомжийн шинжилтээр бас үргэлж прокурорын байгууллагатай хамтарч ажилладаг. Өнөөдөр бас эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бас тодорхой гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, ялангуяа авилгал тушаал, за эргээд эдийн засгийн гэмт хэргүүдийн болоод усын хил зөрчигч гэх юм уу ийм гэмт хэргүүдийн шинжийг тодорхой болгох, энэ бас хэргийн шийдвэр ажиллагаан дээр тулж байгаа процессын хуулийн эрх зүйн тодтолцоолуудыг хийх ийм чиглэлдээ бас санал солилцлоо. Дээрээс нь засгийн газраас бас өргөн барьж бас нэг байгаа хууль бол зөрчлийн тухай хууль байгаа, зөрчлийн процессын хуулийн нэмэлт өөрчлөлт байгаа. Энэ дээр бас прокурорын байгууллага яаж хамтарч ажиллах вэ? Энэ технологийн давуу талыг ашиглаж энэ зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй, зардал багтай эргээд энэ хууль ёсны даваа явуулахад бас хамтарч ажиллах, зөрчлийн хууль дээрх за иргэдэд бас ойлгомжгүй байдаг энэ зүйл залтуудыг засах. За эргээд энэ прокурор бас хяналт тавихтаа бас асуудал үүсчихсэн энэ зүйл залтуудыг бас хамтран ярилцаж яаж шинжлэх үү гэдэг асуудлыг бас санал солилцлоо. Зөвлөгөөний үеэр Монгол Улсын ерхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөгч жаргал сайхан нийт прокурор ажилтнуудад үүрэг даалгавар өгч, прокурорын сахилах хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, мэргэжлийн алдаа гаргахгүй байх, хүний эрх эрхчлөлөөг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэсэн юм а. 2021 онд Завхан, Говьалтай, Баян Үлгэн аймаг, Сонгон хайрхан, Багнуур дүүргийн прокурорын газрууд нь хяналтын ажлын чиглэл бүртээ амжилт гаргаж ажилласан бол Говьсүнбэр аймгийн прокурорын газрын ерхий прокурор Мөнгөн Цэцэг, Сэлэнг аймгийн прокурорын газрын ерхий прокурор Мөнхбаяр, Баян Хонгор аймгийн прокурорын газрын ерхий прокурор Амарсан Нанаар хамт олоноо манлайлан ажилласан шилдэг удирдлагаар шалгарсан юм а. За Завхан аймгийн прокурорын газраас 2021 онд хүүхэд хохирсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бол 100% гэмт бүргийн асуудлыг шийдвэрлэх шүүхөөр шилжүүлсэн. За мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бас тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэний өрөөнд бол бас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийнхаа 50 гаруй хувийг бол бас мөн гэмт бүргийн асуудлыг шийдвэрлэх шүүхэд
шилжүүлэн ажилласан байна. За мөн авилга албан тушаалын гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. За сангийн архин дүүрэг бол 344 мянган хүнтэй. Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн их олон хүн амтан Уян Улсын 10 он байдаг, хүн амын 10 он байдаг том дүүрэг. Үүнийгээ дагаад одоо гэмтрийн зөрчил бас нэлээд их гардаг. Өнгөрсөн хугацаанд бид нэр 26 мянган зөрчлийн шинжтэй гомдлууд бол хүлээж авсан байна. Мань эрүүгийн гэмтрийн шинжтэй 9 мянган гомдлуудыг хүлээж авч одоо хэр хүртэл мөрдөн мэдлэлтэй ажиллагаа явуулсан байна. За үүнээс бол бид нар 1800 эрүүг мөрдөн мэдлэлтэй ажиллагаа уусаас нийт хэргийнхээ 82% нь одоо эзэслэн байдлаар шийдвэрлсэн байна. 22 онд прокурорын байгууллагаас дэвшилсэн зорилтыг хангаж ажиллах талаар нэлээдгүй ажлуудыг ихэд төлөвлөж ажиллаж байна. Жишээлбэл энэ дээр хамгийн ихэнх нь бол одоо байгууллагын хөгжил суурилсан инновац гэдэг нэвтрүүлгийг зорилттой болгон ажиллаж байна. Мөн хоёрдугаар хамгийн гол нь хүний эрх хэрэгчлүүд хангах талаар нэлээдгүй ажлыг хөдөлж байна. Өнөөдөр гэсэн хямд хяналтын чиглэлээр тавьж байгаа илтгэл сонслуудаа бүгдээрээ хүний эрхийг хангах чиглэлээр зорчигчийн эрхийг хангах чиглэлээр хохирчийн эрхийг хангах чиглэлээр нэлээд ажил хийхээр төлөвлөж байна. Нэгж прокурорын газрууд прокурорын байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтын нэг болох хүний эрх эрхчлөө, нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдгөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.